Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв нутгийнхны хүндэтгэл бахархал. Хичээлийн зорилго нь нутгийн бахархал болсон хүмүүсийн талаар мэдэж авах юм. Хүүхдүүдээ зургийг ажиглаарай. Чи тэдний тухай юу мэдэх вэ? Тэд монголчуудаа хэрхэн баярлуулсан бэ? Ж гүр архичаа Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц хүн юм. 1981 оны 3 сарын 22-нд Зөвлөлт холбоот улсын сансрын нисгэгч Женебековын хамт Союз 39 хөлгөөр сансарт хүрчээ. Тэд сансарт 7 хоног 20 цаг 42 минутыг өнгөрүүлж дэлхийг 124 удаа тойрсны дараа их дэлхийдээ амжилттай газарсан юм. Ашигшуурэ давд орж Японы мэргэжлийн сумагийн их авраг юм. Тэрээр сумагийн 68 дахь Якудзана болсон анхны монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны 1 сард авчээ. Энэ нь сумагийн түүхэн дэх хамгийн амжилттай Якудзана нарын нэг юм. Төвшин баяр Монгол улсын анхны олимпийн авраг юм. 2008 оны Бээжингийн олимпиас Монгол улсын түүхэнд анхны алтан медалийг авчирчээ. Багш нь дараах ихийг уншиж өгье. Өгөөмөр сэтгэлт охин. Жансран жавын тэгш жаргал охин Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумын ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Тэгш жаргал гэр бүлийнхнэрээ их бахархдаг. Тэр аав ээж хамаатан саднаа хүмүүст туслан олонтойгоо явахыг багаасаа харж өссөн тул нутгийн түмэндээ чин сэтгэлээсээ тус дэм болохыг зорддог болжээ. Монголчууд тэнхлүүн явхад тэмээгээр тусалснаас твдэж явхад твнээр тусал гэж сургадаг. Өвдөж байхад санаа зовж, биеийг нь асуух, өргөж чадахгүйд дэм болж туслах, өсөд даарч явхад халуун хоол цай хийгээд өгөх, ядарч явхад сонсож сэтгэлийн урам өгөх, зовж шаналж явхад нулимсээгэн арчиж тайтгаруул бүгд л тус юм. Тус дэм авсан хүний баярлаж байгааг харах нь түүний аз жаргал. Тэгш жаргал охин анар дэлгүүрийн худалдагч болроо болон өвөө эмээ анги хамт олноо урайлан сумандаа 107 сайн үйлсийн ажил зохион байгуулж гачигдал зовлонтой 85 хүрэхэд нутгийн сайхан сэтгэл хүмүүсээс хандив цуглуулна тусалжээ. Гэвч сайхан сэтгэлийн ач тусыг мөнгөөр үнэлж боломжгүй билээ. Бусдад тусалж баярлуулах үйлсэд нэгдсэн бяцхан охин ном унших дуртай бөгөөд тун хөдөлмөрч. Тэрээр олон төрлийн хүнсний ногоо тарьж даршлан бас цагаан эдээ боловсруулдаг. Мөн хатгамал хатгаж зүү орон тэмээний ноосоор утас ээрж арьс илтдэг. Тэгээд түүнд чадахгүй зүйл тун ховор. Сэтгэл байвал юу ч бүтээж болохын илрэл эмгэлтэй. Хүн хүнээ гэсэн нандин чанарыг өвсөн инэрэнгүй тусч ажилч хичээнгүй тэгш жаргал охиноор хинтгийн нутгийнх нь түүлийн их бахархдаг. Түүний бүтээсэн үйлд хэн баярлсан бэ хүүхдүүдээ? Нутгийнх нь, аав ээж нь, сайн байна, найз нөхд нь, хамаатан саднаа. Сайн үйл тусч инэрэнгүй сэтгэл хичээл зүтгэлийнхээ үрээр гэр бүл хамт олон нутаг усныхан болон улс их орныхоо бахархал болсон олон хүүхэд бий. Тэдний нэгийг нь сонгож ангийнхандаа танилцуулан ярилцаарай хүүхдүүдээ. Анхаарал тавьсанд баярлалаа хүүхдүүдээ.